Сайн байцгаана уу? Богинохон болсон явдал ярий. Хэрв та эмзэг мэдрэмтгий бол сонсох хэрэггүй. За энэхүү харамсалтай явдал нь 2010 онд Америкийн Флорида мужийн Орландо хотын Sea World гэдэг томоохон усан паркт болжээ. Уг парк нь далайн амьтдыг сургаж үзүүлбэр үзүүлдэг бөгөөд алуурчин халим гэгддэг дэлфиний төрлийн авраг загас энэхүү үзүүлбэрийн нэг хэсэг байж. Амьтан сургагч Даун Броши хэмээх бүсгүйг үзүүлбэр дуусах мөчид Телеком нэртэй алуурчин халим ус руу татаж оруулан 45 минутын турш маш аимшигтайгаар тамлаж алсан байдаг. Түүний шанаан, хавиргууд нь хүзүүн хугаран, эрүүн заагдан нас барсан байдаг. Мөн толгой нүүрнийх нь хуйх болон арьс нь хуулагдсан. Зүүн тохой өвдөг нь мултарч санжгансан гарч иржээ. Телеком алуурчин халим 2017 онд байгалийнхаа жамаар үгсэн юм байна.